Оросын нутгаар машин зөөдөг Чимбаяр тохиолдсон аимшигт явдал. Чимбаяр гэх залуу өнөөдөр өөрийн бизнесийн хүчээр хөл дээрээ бүрэн тогтож хүнсний үйлдвэр супермаркетын сүлжээ ажиллуулж байгаа нэгэн. Тэр бээр зах зээл дөнгөж эхэлж байгаа үед Герман, Польшоор дамжуулан Оросын албаны улсын нутаг дэвсгэрээр Монгол руу машин хөлөөр нь оруулах 8 эрхэлдэг байжээ. Тухайн үед Оросын албаны улсын нутаг дэвсгэр дээр дээрэмчдийн бүлгүүд нөлөөгөө тогтоочсон байсан бөгөөд монголчууд тэдний дундуур хөлөөр нь зөөж буй машинаа бүрэн бүтэн оруулж ирэх гэж баггүй бэрхшээл туулдаг байсан аж. 4 монгол залуу Новосибирскийн зам дээр 5 машин оруулж яваад тэр чигээр нь орсуудад алтчихад хов асан буцаж байсан нь үүнийг гэрчлэнэ. Чимбаяр 1991 оны 100 найз нөхөд болоод ах トゥ хамаатан садныхаа хамтаар Оросын албаны улсын нутаг дэвсгэр дээгүүр 18 машинтай анх Монгол руу хөдөлж замдаа дээрэмчдийн гарт 2-ыг нь алдаад 16 машинтай ирж байсан талаараа өгүүлснийг доор толилуулъя. Ганцхан 8-ны алтан үе байлаа. 1991 оны 100 нөгөө Оросдоо онц байдлын хорооны төрийн эргэлт гарахаас өмнөхөн миний бие галаа шинэ мөнхөө 3 найзынхаа хамт дээр нь ах トゥ усийнхээ 11 хүнийг дагуулж яваад хямд машин оруулж ирэхээр баруун руу хөдөлсөн. Тухайн үед Польшиг чинь баруун л гэж нэрлэдэг байсан шүү дээ. Би өмнө нь Польшоос машин оруулж ирдэг туршлагатай хэдэн нөхдийг дагаж Варшав, Краков ороод тэндээсээ 4 машин Москва руу ачуулж монголчуудаа хүлээж аваад 28 машины цуваа болж наашаа хөдлөн нэг их айхтар саад бэрхшээл туулгүй Монголд ирж машиныхаа хэдийг нь хотод зараад 12-ыг нь ирээн лүү гаргаж хужаа нарт бараг 2 дахин нугарсан үнээр өгчгөөд байлаа. Нэг ёсондоо баг зэргийн багцаатай болчихсон байсан гэсэн үг. Намайг анх явж байх үед Екатеринбургийн зам дээр автомат мөрөлсөн 6 машинтай 20 гаруй орсууд биднийг зогсоож $8,000 2 авдар Орлов архины татвар авсныг стооцвол орсуудын их замын дээрэмчид арайч улаан цагаантаа гарчхаагүй. Цагдаа сэргийлэх нь хуулийн ажилтан шиг ажиллаж чаддаг байсан үе. Тэгэд намайг 9 сарын дараа эргээд явхад Орос орн тэр чигээрээ зэвсгэлсэн дээрэмчдийн гарт орчихсон байлаа. Бид нэр Польшоос 15 машин аваад хөдлөхөд Монгол руу явах зуваа хүлээж байсан 3 залуу нэмэгдсэн юм. Тэдний нэг болох Жагаа гэдэг офицер байсан нэр Беларусь, Украины нутгаар гарахад хэцүү шүү. Дээрэмчд нь Оросын гангстеруудаас илүү аюултай. Хэдүүлээ санаа амар нэг бүсэн эрхүү өргөж өгөх хамгаалагч хөсөлчхүүл яасан юм. Энд биднийг найдвартай хамгаалж чадах Афганд албагаас нь 6 орос залуу $10,000 өгвөл явхад бэлэнгээд байж байна гэхэд нь бид түүний үгийг нэг их тоож хэлцсэнгүй. Ингээд Брестээс гарч Минскийн зүг 18 улаан нэг машин хөлөөлөөд хөдөллөө. Галт зэвсэг авч явах нь хориотой учраас галаа шинэ мөнхөө бид дөрвөл хийн гар буутай байсан. Гэтэл Минскийн наахан талд Пятанхи гэдэг жижигхэн тосгон дөнгөж өнгөрөөд явж байтал ачааны том КамАЗ машин зам хаачихсан зогсож байдаг байгаа. Дотроос нь хүзүүндээ бүдүүн алтан гинж унжуулсан 10-аад булаа залуус буугаад ирлээ. Бид ч нэгнээсээ салалгүй ойрхон явж байсан учраас цуглараад болохгүй бол зодтолтно шүү гэж хоорондоо ярилцаад дугуйн торцоовоо ханцуулаад бууж байгаа юм. Тэгсэн чинь бидний араас нэг ВАЗ 469 машин гүйцэж ирээд хажуу талд зогсов. Дотроос нь дурантай Герман Винтов мөрлсөн 5 залуу буугаад ирлээ. Тэд нар биднээс шууд $15,000 бэлнээр өг. Эсвэл нэг машинаа зүгээр орхиод замаа хөөцгөө гэсэн шаардлага тавив. Яах ч арга байсангүй. 5 дурантай Винтов урдаас шагаачгаад нэг л эвгүй хөдлөл гохоод арчих гээд байдаг. Нэг машина Беларусын ракетүүдэд сул хайж өгөөд л цаашаа явсан да. Харин биднийг цаашаа хөдлөх гэж байтал мөрөн дээр Винтов тогсон Шарикович хэмээх Орос нөхөр төхөж ирсэн ээ. Одоо Оросын мафиад бүх авто замыг хянж байдаг болсон. Та нар эх орондоо эд хөрөнгөө бүрэн бүтэн аваад эсмэнд очино л гэж бодож байгаа бол Москвагаас хөлсний хамгаалагч ав. Тэгэхгүй бол замдаа хамаг машина нэг нэгээр нь алдаа зогсохгүй. Бүгдээрээ харийн нутагт амиа алдаж мэдэн шүү гэж зөвлөсөн юм. Бид ч ганц машинаа алдаа зогсохгүй. Оросын холбооны улсын нутаг руу орсон хойно Могилевийн засмал дээр шөнөөр араасаа автоматар буудуулж яг л дайны фронт гаталж байгаа аяттай төгшөөртөө явсаар Москвад ирмэгцээ сая нэг юм уужуу амьсгаа авч үлээ. Гэтэл Москвад ирлээ гэж тийхүү санаа амарч болохгүй байсан юмсан ч биднийг Москвад орж ирсний дараахан Сольницевийн бүлгийн 10 гаруй залуус ирж даруухан $10,000 бэлнээр өгөхгүй бол Москвагаас гарахгүй гэдэг юм байна.
Бидний талаар мэдээллийг цуг явсан залуу маань матсан байсныг хожим мэдсэн. Бид эхэндээ Москвад ирчихсэн юм чинь тэднээс айхгүй шүү гэж бодоод $10,000 авахаар 3 орс ирэхээр нь шууд цагдаа дуудаад бариад өгчлөө. Тэгсэн чинь ердөө 2 цагийн дараа нөгөө цагдаад баригдаад явсан 3 орс чинь 6 баг ястан дагуулчихсан орж ирээд бид нарыг өстө хэмхэртэл балбдаг байгаа. Арай гэж амгууж байж $15,000 цуглуулж дээр нэг машинаас сул өгч байж Москвагаас гарав. Ер нь зарим маань Москвад ийм аюултай загнаж байгаа юм чинь Сибирийн замд гараад амь насаа алдах юм биш шүү гэцгэж байлаа. Тухайн үед Польшаас машин зөөдөг 2 Монголыг Тюменийн ойд машинтай цуг шатаасан хэрэг гарч байсан юм. Тоболскийн хавцаа 10 машин зөөж авсан 5 монгол залууг буудаж халаад болчихсон хэрэгч дуулцсан. Бидэнтэй цуг явсан жагаа $50,000 байжээ. Тэрл та нар очиод над өгчгөөрэй гэж хэлээд $10,000 Москвагаас шкаф шиг том биетэй зэвсэг хэрэглэх зөвшөөрөлтэй АК-ын буутай 3 орс хөлсөлж аваад Свердловск руу хөдөллөө. Нэг орс нь хамгийн урт талын машинд, нэг нь хамгийн хойд талд, 3 дахь нь бидний дунд суусан юм. Гуруула замдаа тасралтгүй идэх юм хിവээд л явна. Ечемскийн дэргэд жижиг тэрэгтэй хідэн мангар уцаа биднийг зогсооход хамгийн урт талын машин сууж авсан бүдүүн орс бууж очмоцсоо тухруу нь гарбууны бөксөөр ганц цохиод л бүгдийг хөөгөөд явуулчихв. Үүнийг хараад бид $10,000 орсуудыг хөлсөлж авсандаа харамсаагүй шүү. Гэвч тэр орсууд бидний бодсон шиг сайхан сэтгэлтэй хүмүүс биш байсныг Новосибирскийн наахан орших Кузнецкий өртөөн дээр анзаарлаа. Тэр өртөөний төвд ормогцоо нөгөө 3 орс чинь машинаасаа холдон нэг зүйл ярилцж байснаа. Та нар энд суугаад биднийг хүлээж бай. Зам хаачихсан гин. Ойгоор цаашаа явах өөр дөт зам байна уугүй юу? Бид нар тосхны хүмүүсээс асуучхад ярий гэж яваад өгөө. Тэр 3-ын барааг нь ахиж бид харсангүй. Сүүлдээ бодоод байхад тэр 3 орс угаасаа л Кузнецкээс Москвад очисон эрхгэтүүд байсан юм билээ. Ингээд бид нарыг хамгаалж байгаа нэртэй дагуулж явсаар өөрийнхөө тосгоны дээрэмчдийн гарт авчираад тушаачсан. Тэднийг яваад удаачгүй байтал Байлдааны 66 машинтай 20 гаруй цул шивээс болсон орс залуус орилолтоод л гараад ирсэн. Бүр явган цэргийн гар пулемет гранат хүртэл байсан. Биднийг буу тулган машинаас буулгаад толгой төрөөгөө өшгөлж зодож эхэлсэн. Яг тэр үед ингээд хэдэн төмрийн сэгтээ зуралдж аваад харийн нутагт ясаа тавьдаг юм байжээ гэсэн бодол толгороо орж байлаа. Удалгүй бүх машиныг маань орсууд хаашин чи массаж аваад хөдлөхөд бүх зүйл дууслаа гэсэн бодол бүр ихээр төрж эхэлсэн. Ингээд бид хэдийг гавуулж орхиод явган туусаар тосгоны захын нэг том байшинт хийгээд төгжлээ. Тун удалгүй хаалгангойж гаднаас аврах том биетэй зангирсан булчинтай амаараа дүүрэн алтан шүттэй хууд сахалтай орс ороод ирэв. Гэтэл юу болсон гэж сана. Бидэнтэй хамт явсан офицер жагаа маань өнөө орсыг хармагцаал учиргүй шулганаж яриад цаатахын хүлээс юуг нь тайлан хүзүүдэж тэрч аваад бөө юм боллоо. Тэгсэн чинь жагаа тэр хоёр налаахын байлдааны сөнөөгч онгоцны ангид хамт албахааж байсан юмсан ч. Орсууд Монголоос гараад өрдөөл ганц жил болж байсан үе. Ингээд жагаагийн танил дээрэмчин таарсны буйнаар бид хэд машинаа бүрэн бүтнээр нь буцааж аваад зогсохгүй. Нөгөө бидний хаяад явсан 3 булаа орс цаашаа Ангарск хүртэл хамгаалан хүргэж өгсөн дөө. Харин түүнээс хойш бид Орос руу явахдаа Монголоос галт зэвсэг нууж аваад явдаг болсон. Зарим үед буудалцах тохиолдол бишгүй л гарч байлаа. 1991 оны 7 дугаар сард 16 машинтай Орос орныг туулсан адал явдал ахаад бидэнд тохиолдоогүй. Тийм их гарлаг гаргасан аянч ахаад хийгээгүй юм хэмээн яриагаа дуусгав.